Яг энэ улаан бүс халдвартай хүмүүстэйгээ ажиллаж байгаа хүмүүст маань ингээд хамгаалалтын хувцас хэрэглүүд маань зарим хороод дээр болоод багассан. Үүнтэй холбоотойгоор бид нар төрийн бас байгууллагууд, олон улсын байгууллагууд руу тусламж дэмжлэг өгөөч, үзүүлээч гэсэн хүсэлт явуулсан байгаа. Үр дүнд өнөөдөр Rafael International олон улсын байгууллага маань хэр хорооллын 7 өрх эрүүл мэндийн төв дээр маань тус бүрт нь одоо 400 хамгаалах хувцас хэрэглэлийн иж бүрдлийг болоод биднэрт гардуулж өгч байна. Яг энэ цагаа олсон энэ хэрэгцээтэй зүйлийг маань гэсэн энэ байгууллагада баярлалаа. Бүгд найрамд Солонгос улсад төвтэй Rafael International гэж төрийн бас байгууллага байдаг. Rafael International байгууллагын хажууд бас Rafael сан гэж байдаг. Тэгээ Rafael сангийнхан маань Баян зүрх дүүргийн гэр хорооллын өрхийн эмнэлгийн одоо анхан насны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмчнэрийг хамгаалахын тулд бид нар одоо энд хамгаалах хэрэгслийн багцыг бэлтэж одоо хандивлж байгаа. Хамгийн гол нь эмчнэр ирүүл ах юм бол ард иргэд ирүүл гэсэн одоо уриатаагаар бид энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.